За 14 дугаар бодлогоо дээ. За энэ ингэ чинь нэг юм дарааллыг тодорхойлъё гэж байгаа байхгүй юу? Эерэг тоонууд дээр шүү. Тэгэнгүүтээ хэрвээ n тэгшээвэл 2 дуу очно. Тэгээд дараагийн тоон n-ийг баах нь 2 болно гэсэн үг байхгүй юу? Хэрвээ n сондгоо байвал 3 n дээр нэмэх нь 1 болно гэсэн үг дараагийн тоон. Тэгээд дараалал гаргаа яваад байна гэсэн үг шүү дээ. Энд ингээ харагдаж байгаа байхгүй юу? 13-ыг 3-аар үржүүлээд 1-ийг нэмсэн чинь 40 болоод 2 дуу агаад 2 дуу агаад 2 дуу агаад 3-аар үржүүлж 1-ийг нэмээд ингээ нэг дээр очсон. За тэгээ энийг бол ингээд коллацийн асуудал гэд яриад байгаа байхгүй юу? Тэгээ коллацийн асуудал гэд тэр нь бол коллац хэлэхтэй болохоор энийг бүх тоо нэг дээр очиод дууснаа гэд эерэг тоонуудын үед те. Тэгэнгүүт натурал тоонууд гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт бүх тоонууд нэг дээр очиж төгснөө гэж хэлсэн байгаа. Гэхдээ тэрийг бас батлаачгүй өсгөөчгүй байгаа. За ер нь бол бид нар бол даалгавар бол саяас баг ямар тоо хамгийн урт ийм дарааллыг үүсгэх вэ? Тэ нэг дээр очтлоо гэж байгаа байхгүй юу? Гэхдээ бас нэг асуудал байгаа. Нөгөө нөхөр чинь нэг дээр очлохгүйгээр давтагдчих болно те. Одоо жишээлбэл 16 8 4 2 гингүүтэй буцаад 16 8 4 2 гэдэг ингээд нэг юм тойрог үүсгэх юм бол нэг дээр хизэж очихгүй шүү дээ те. Тийм дараалал гараад ирвэл бид нэр коллацийн проблемыг өгөөсгөх гэсэн үг. Тэгэх юм бол баг математикийн нээлт хийчлээ гэсэн үг. За мэдгүй. За гэхдээ ер нь бол эсвэргээрээ нээлт хийхин цаашийн. Гэхдээ нээлт хийх боломж байвал нээлтээ хийнэ заяа. Гэхдээ нэгдээ дуусгалах л да. За. Тэгэхээр яг хөө тэгэхээр одоо хийц чинь дээ нэг тоол амар хол явах гэдэг шүү дээ. Энэ тоол юм байна л да. Хийдэж явтын. За үзье. За memoization гэдгийг нь ашиглана. Тэгээд iTitle зү нэгээс эхлээд энэ за ингээд ерөөхдөө size баг таанууд шүү дээ. Ямар memoization ашиглах вэ гэхээр тухайн тооноос нэг хүртэл ямар зай байна вэ гэдгийг олно гэсэн үг. За тэгэхээр мемолгч. За тэгээд нэг рекурсив хийчихэн л дээ. Гэл. За тэгээд хариу маань нэг long хувьсгчд хариу байгаа. Хариу маань одоогийн байдлаар 1. Тэгээд га зарлж. За тэгээд ерөөхдөө хариугаа хийчин. За рекурсив хий те. Ингэ гэсэн үг шүү дээ. За x-ийн хувьд бид нэр ингэ гэсэн үг шүү дээ. Хэрвээ x нь манай мемод байвал за ингэж тахаа. Мемод байвал энийг буцаах хэрэгтэй. X-ийг буцаач. За нэг ийм memoization ашиглана. Өгөөл нэг ийм юм олно. Түр хувьсгч аваад тэр битээ. Энэ нь болохоор хэрвээ x нь сондгоо байвал рекурсив x-ийг өөрчлөн 3 нэмэх нь 1 дээр энэ тооч өөрөө бас нэг цикл үүсгэн шүү дээ.
За тэгээд нэгийг бас шалгах юм биш үү. За үгүй бол x-ийг өчгөн x-ийг хохно хоёр та тэгш байвал. За энийг зүгээр шууд x нь 1 байвал яах вэ? X нь 1 байвал 1-ийг буцаач штэ. 1 дээр очсон. Гэхдээ нэг ч өөрөө нэг тоо штэ тэ. Одоо жишээлбэл энэ 5 10 биш штэ тэ. 13 гэж байгаа штэ тэ. 1 олж байгаа штэ тэ. Тэгэхээр энийг ч гэсэн оруулах хэрэгтэй. За тэгээ үзэх юм бол 1 бол өөрөө орно. За эсвэл энэ тоон дээр бид нэр өмнө очсон байвал тэрийг буцаачих хэрэгтэй. Тэгэхгүй бол рекурсив амар их давталт. Ямыг давтаж хийн. Тэгэхээр зүгээр ерөнхийдөө ингээл ингэчгэд л болчих юм шиг байна л да. Тэгээ ингэчүүд болчтой. За энийг ингээ авчихна. Энийг аваад за тэгэхээр энэ алхам дээр бид нэр энэ x-ийг бид нэр хэдэн үйлдэлээр хэдэн удаа давтагдчихэж хэдэн тоо явж иж нэг дээр очиж аваад темптэй олцсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо яг ба гэхээр одоо бид нэр энийгээ шалгана. Темп маань хариу маань нэг ооштой. Темп маань тангич мемогийн хариунаас нэгээс эхлээд яах юм тий. Тангич мемо нэгийг угаасаа нэг гэж. Гэхдээ нэг дээр бид нэр дахиж очиж штэ ер нь бол очих юм бол нэгийг л буцаагаад байна гэсэн үг. Энийгээ. Тэгэхээр энэ хэрэггүй болчлаа гэсэн үг. За тэгээд энэс их байвал хариу тэнцүү тавих гэж тий. Хариу тэнцүү x-ийн шийд болчлаа гэсэн үг. За тэгээд бид нэр энэ хариугаа тэмдэглэх ёстой. Энэ хариугаа тэмдэглээд тэгээд бас буцаачиж байгаа гэсэн үг. Мем одоо x-ийн хувьд бид нэр хэдэн тоо явж ээж нэг дээр очиж байгаа хариу нэнд байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг мем одоо тэмдэглээд байгаа. Яа тэмдэглээд байгаа гэхээр x-ийг олоог байгаа гэсэн үг шүү дээ. X дээр ямар ч манай map дээр юу ч ороогүй байгаа гэсэн үг. За тэгэл хаа гэж л одоо дэшти хүрээ. Ингэж утгалаа. Удчих шүү те. Харин гарах нь гарч байна. Тэгтээ бас удаж байна. За нэг юм бодолт хийж болно. Энэ бол гайг оптимал за хоног рекурсивгүйгээр ивэл бүр хортлох. Бид нар одоо энд ингээ шинээр эхэлж байгаа шүү дээ. Одоо энэ хариу бол ингээ олчиж болж байгаа. Энэ дээр одоо бид нэр юу хийх вэ гэхээр дахиад нэг мемо авч агаад одоо энэ аяс эхлээд явахдаа дайрсан тоонуудаа тэмдэглээд яваад иж болно. Тэр мемогоо хаосолж агаад тэгэх юм болвол энэ дээр шалгаад тэр тэмдэглэгдсэн тоон дээр хизээ нэгэн цагт дахиад очичих юм бол бид нэр циклдчихлээ гэсэн үг шүү дээ. Нэг дээр очихгүйгээр тэгэх юм бол бид нэр коллацийн проблемыг үүсгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгвэл сая хүртэл тоон дээрч математикчид өгөөсгөж чадаагүй л байгаа л гэдэг. Тэгэхээр одоохондоо хийх боллоо. Зүгээр ерөнхийдөө болол дахиад нэг мемо ашиглаж агаад ай болгон дээр шинэ мемо авч агаад энэс өөр мемо авч агаад тэгээ явсан тоонуудаа бас тэмдэглээд байна гэсэн үг байхгүй юу? Давхар. Тэгээд нэг дээр очихоос өмнө тэр өмнө очисон ямар нэгэн тоон дээр очичих юм бол жишээлбэл одоо энэ нэг дээр очихоос өмнө энэ 20 дээр энэ авд очих юм бол тэгэл нэг дээр хийж очихгүй гэсэн үг шүү дээ. Нэг давтагтаад байх гэсэн. За нэг тийм авах шүү. За 14 дугаар бодлого бол нэг иймэрхүү бодолттой шүү.